Цагаан сарын баярын өдрүүдэд давхцаад 97 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Оскар болон өнгөрлөө. Энэ удаагийн Оскарт анх удаага K-pop idol хүрэлцэн ирж үзүүлбэр үзүүлсэн нь K-pop-ын түүхэнд бас нэгэн томоохон үйл явдал болоод байгаа лээ. За Оскарын тайзан дээр үзүүлбэр үзүүлж бас нэгэн түүхийн эзэн болсон хүн хинбэ гэх юм бол та бүхний сайн мэддэг Blackpink хамтлагийн Lalisa байлаа. Ойрд ер нь хэн баяртай манай Blink хөдөл баяртай ах шиг байна. Blackpink маань нэг comeback хийхээрээ маш удаан хугацааны амралт авдаг шүү дээ. Гэтэл 2024 оноос эхлээд хамтлагийн гишүүд маань тус тусын үйл ажиллагаагаа амжилттай явуулж фэнүүдтэй маш олон бэлгийг ар араас нь барьсаар байгаа лээ. Тэр тусмаа Лисагийн хувьд гэх юм бол VMA болон Victoria's Secret гэх хэд хэдэн том тайзан дээр үзүүлбэр үзүүлэхийн хажуугаар саяхан түүний тоглосон алдарт White Lotus гэх цувралын 3 дугаар үйлрэлт нээлттэй хийгээд нэлээд божигнуулаад байгаа лээ. За Лиса маань Оскарт хүрэлцэн ирэхдээ жакет өмсөж Tomboy стилээр имижээ бүрдүүлэн хүрэлцэн ирсэн байгаа. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж илээ. Зарим хүмүүс болохоор түүнийг дресс өмсөхгүй яасан бэ? Дресс өмснө гэж бодсон гэсэн мэсэн. Гэхдээ Лиса маань ярьцлага өгөхдөө кул харагдахын тулд тухайн имижийг бүрдүүлэн хүрэлцэн ирсэн гэж хэлсэн. Лиса маань саяхан өөрийн бүрэн хэмжээний альбомаа танилцуулсан. Тэгээ тухайн альбомны онцлог нь их юм бол ийм комик маягаар хийгдэж 5 төрлийн дүртэй байсан. Тэгээд тэр 5 төрлийн дүр нь тус тусдаа Лисагийн зан ажиг тодорхойлж байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрээр ярьцлага өгөхдөө тухайн өдөр одоо үзүүлбэр үзүүлэх дүр нь Roxy гэдэг дүр гэж хэлсэн. Тэгээд тэрийг хэлэхдээ ингээм мөрөө хөдөлгөөл нэлийн ийм маягтай маягаар ингэ хэлжсэн бодвол одоо түүний ийм маягтай зан чанар нь болов гэж бодсон. Мөн нэг одоо онцлог үйл явдал юм бол Лиса маань Glamбот даруулсан мэлээ. Glamбот нь юу вэ гэх юм бол ер нь одоо одуудын улаан хевсэн дээр даруулдаг удаашруулсан бичлэг байдаг шүү дээ. Ингээ камер руу харж агаад поз авангуутал камер ингээ удаашруулсан маягаар бичдэг. Тэг үнэхээр хөөрхөн байсан. Би тэгээ энэ Glamботыг ер нь ингээд даруулсан одуудыг ингээд хайж үзсэн чи энэ бас нэг тийм яг нэг удаагийн оролцоогоор ингээд нэг удаагийн л оролцоогоор дардаг болохоор бас нэг тийм амар юм бол биш юм лээ. Гэхдээ манай Лиса бол үнэхээр төрсэн одоо од юм болохоор үнэхээр яг нэг удаагийн оролцоогоор гоё Glamботтай болж чадсан байгаа. За үзүүлбэрийн тухайд гэх юм бол Doja Cat Ray-тэй хамтран үзүүлбэр үзүүлсэн байгаа. Энэ гурван маань саяхан нийлээд Лисагийн шинэ альбомд орсон Born Again гэдэг дуу гаргасан шүү дээ. Хүмүүс ер нь гэхдээ шинэ дуугаал дуулна гэж бодсон юм шиг байлаа. Гэхдээ Лиса маань нэг лайв дээр хэлэхдээ одоо Born Again гэдэг үзүүлбэрөө үзүүлэхгүй. Өөр үзүүлбэр үзүүлэх болохоор та бүхэн маань хүлээж аваарай гэжсэн нь яг таарсан. Одоо 3 дуучин маань нийлээд James Bond киноны дууг тус тусын үзүүлбэр болгон үзүүлсэн байгаа. Лисагийн хувьд гэх юм бол Live and Let Die гэдэг дууг сонгон үзүүлбэр үзүүлсэн мэлээ. За тэгээд Лисагийн үзүүлбэр ер нь олон хүмүүсийн хүлээлтэнд байсан шүү дээ. Лиса маань одоо өмнөх VMA болон Victoria's Secret гэх тайзнууд дээр ам бариад байна гэсэн шүүмжийг ер нь их авсан байгаа. Одоо 80% нэх юм бол одоо backtrack-ing яваад байна. Лиса бараг дуулахгүй байна гэсэн шүүмжнүүдийг нэлээд сонгосон болохоор үзүүлбэр нь нэлээд олон хүмүүсийн хүлээлтэнд байсан. Тэгээ энэ удаагийн үзүүлбэрээр Лиса 진짜 бүр үнэхээр өөрийнхөө амьдаар дуулдаг батлан харуулж чадсан болов гэж бодож байна. Үзүүлбэр нь бол үнэхээр гоё үзүүлбэр байсан шүү дээ. Үнэхээр ийм үзүүлбэр байсан. Үзүүлбэрийг нэрээ Substance энэ одоо англи дуудлагын яаж хэлэх мэдэхгүй байна. Substance гэдэг киноны жүжигчин бүжиглэж эхлүүлсэн мэлээ. Тэгсэн чи яг дээрээс нь Лиса ингээд тайзан дээрээс доош нөгөө ингээд нисэж байгаа юм шиг ингээд буугаад ирсэн. Үнэхээр сүртэй харагдчихсан. Тэгээ Лисагийн үзүүлбэр нөгөө хоёр дуушнаасаа онцлогтой нь бүжгийн үзүүлбэр хослуулсан үзүүлсэн байлээ. Нэг хөөрхөн санагдсан юм нэхэр 3 дуучин маань үзүүлбэрээ дуусгах гээд ингээд тайзан дээрээ цуглаад тэгээ үзүүлбэр дууссан чинь араас нь Лүжэгийн апат явж исэн. Тэгээ энэ 8 хөөрхөн санагдсан. За ингээ Оскар дуусч Лиса маань Оскарын after party бас хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ after party ирэхдээ жинхэнэ хүмүүсийн хүсэн хүлээгээд байсан дресс өмсөж ирсэн байгаа. Тухайн дресс нь одоо яг эд алдартай болоод байгаа Солонгосын загвар зохион бүтээгч Miss Soiгийн Харунгийн дрессийг өмсөж ирсэн мэлээ. Тэгээд тухайн дресс нь Лисаг үнэхээр тасарсан бүр тасархай мултарсан харагдуулж чадчихсан. Үнэхээр хөөрхөн байсан.
Тэгээ хоп болох вэ гэснээс Kendall Jenner бас ингээ after party-нд нэрсэн байсан. Тэгээ Kendall Jenner ингээд зураг авахуулах гад ингээд хевс рүү гарсан чинь Lisa бас араас нь ингэж гаш таарад зэрэгцээд ингээ зургаад аруулсан чинь зурагчид ингээ Lisa гэдээ орилдоод байсан чинь Kendall Jenner ингээ жоохон сандарсан маягтай Lisa руу харж байгаа бичлэг яваад байсан. Өмнө нь нас Jenny The Idol гээд Weekend-тэй хамтарсан цувралынхаа нээлтэнд очиод Jenny ингээд зургаад аруулаад орчоод байхад одоо зурагч Jenny гэдээ орилдоо дахин гаргаж ирсэн удаатай шүү дээ. Тэгээд энэ нь бас надад тэрийг санагдуулсан. Lisa-гаас гадна одоо жүжигчин Rowan бас их хүрэлцэн ирсэн байлээ. Тэгээ Rowan Ламбад даруулаад ярьцлага өгсөн байсан. Тэгсэн чинь хүмүүсийн одоо нэг Оскарын урилгаар ингээд бас ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хүмүүсийн сэтгэл нь болохоор Rowan-д юу хийж байгаа юм бол Rowan одоо хаанаас гараад ирв гэд тэгсэн байдалтай сэтгэлтэйсэн байлээ. Тэгээ ямар ч тач хоёр уран бүтээлчтэй ажлын өндөр амжилт хүсье. За тэгээ Оскарт анх удаага оролцсон Солонгос айдолын хувьд нэг иймэрхүү болж өнгөрлөө. Та бүхэн цагаан сартаа сайхан шинэлээрээ би энэ бичлэг зүгээр тест хийж үзгээд бичлэгийг дижиталж үзгээд хийж үзсэн бичлэг болохоор тэгээ удахгүй сайжрах баха. За тэгээд K-pop-ын тухай олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсэх юм бол subscribe хийгээрэй.